За хотог өндөр сум бол ерөнхийдөө манай ч газар тариалан босолсон. За дараагийн нэг нь бол аялал жуулчлалыг одоо барьж явж байгаа. Хотог өндөр сум бол 23 мянган эргэлтийн талбайтай. 333,704 толгой малтай. Үүн дотроос 35,126 толгой өхөртэй. 2019 оны жилийн эцсийн байдлаар ийм өхөртэй байгаа. Сумдаа амьдарч байгаа хүмүүс нь фермер рүүгээ орох сонирхол нь их болоод энд байгаа хүмүүсээс 3-4 хүн одоо фермерээ эрхлээд эхэлсэн ингээ орцсон юм байгаа. Тэгэхээр хотоос шилжин ирж амьдрах гэдэг хүмүүс бол шинэ технологи одоо нэмэн өртөг шингэсэн малын гаралтай түүхийн идүүд байна. Малаас гарч байгаа одоо тэр мах одоо сүү гэдэг юм тэднэр дээр одоо шинэ нэмэлт одоо шинэ технологиудыг хэрэгжүүлэх гэдэг санаачлагыг энд гаргах юм сум айгүй дэмжих байхгүй. Яагаад тэгэхээр сумынхаа хийж чадахгүй шинэ технологи тийм эндээ хийх юм бол маш их дэмжинэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бас маш их олж харж за хотогт байгаа үхрүүд улаан алзан үхрийн ширнүүдийг брэнд одоо дэвсгэр болгохч байдаг юм уу те. Одоо айл гэртээ хэвс шиг аваад эрдэнэ хэвс гэдэг шиг болгохч байдаг юм ийм юм хийнэ гэх юм бол сумд яг сайхан жигдэх улаан алзан үхрүүд их байна гэдэг ч юм уу. Ийм одоо өөр одоо дайвруудаар одоо сүүгэрч гэдэг юм сир хийх юм ч гэдэг юм хуурай сүүний үйлдвэр байна. Энийг ингээд менежментийн аваад ажиллуулж шүү дээ. Сир хийх юм байна. Ингээд шинэ технологийн юмнуудыг суманд хийгээд махаар нь одоо илүү боловсруулалтыг хийгээд шинэ одоо юмнуудыг хийх тийм юм сум аягүй дэмжинэ. Бодлогоор дэмжинэ. Ажлын хүчнээр нь дэмжинэ. Одоо газар үйлдвэр зөвшөөрлүүд байдаг юм уу? Эрх зүйн талаас нь дэмжинэ гэсэн ийм дэмжлэгүүд маш их байгаа. За ерөнхийдөө бол би энд одоо сумын удирдлагуудаа танилцах гэж бас энд одоо бид нар үхрийн аж ахуй эрхлүүл ямар боломж байна вэ гэж судлах гэж ирсэн. Тэгээд эхний одоо энэ ярилцлаган дээр бол ерөнхийдөө бол ямар ч байсан бэлчээрийн аж ахуй одоо бэлчээрд маллах тийм одоо бэлчээрийн дац бол хомцолтой байдаг юм байна. Тэгээд эрчимжсэн мал аж ахуй эрхлүүл ямар ч байсан боломжтой юм байна. Мэдээж газартай болохыг хүсэж байгаа. Тэгэх юм бол бас дуудлага худалдаагаар бас газар худалдаалагдсан байна гэж ойлголоо. Тэгээд бас яг шинэлэг зүйлс бол ер нь авчирж амжилтанд хүрэх шинжтэй юм байна. Одоо утга өндөр сумын хувьд тэгэхэд санаачлал нь гараад ирлээ. Санаачлагч нь байж гин тийм ээ. Тэгвэл эднийг нийлүүлэх, хамтруулах, ингэж хамтарснараа нөгөө бүтээгдэхүүний өртгийг бууруулах тийм ээ. За дээрэс нь бүтээмжийг өсгөх ийм бололцоо байна. Өшөө бүр цаашлбал одоо тэр эрдэм шинжилгээний байгууллагууд за ихтэй сургуулиудын судлаачтай хамтраад өшөө бүрийн бүтээгдэхүүнийг чанарын түвшинд яаж сайжруулах юм тийм ээ. Ялангуяа одоо махныг кластер яриад шүү дээ. Тэгэхээр дэлхийн стандартад нийцсэн махыг бид яаж үйлдвэрлэх ёстой, хэрэглэгчдэд таатай тэр сонирхоод байгаа бүтээгдэхүүнийг махыг яаж нийлүүлэх ёстой юм бэ гэдэг дээр өндрийн аж ахуйн нэгжүүд. За ялангуяа энэ одоо хотоос хөдөг зорж байгаа тийм ээ. Тухайн нутагт ирж одоо үйл ажиллагаа эрхэлдэг гэдэг аж ахуй эрхлэх гэдэг улсуудтай хамтраад энэ одоо кластерыг бий болгох хэрэгтэй байна. Энэ дээр төр бол зохион байгуулалтаар зохицуултаар хангах хэрэгтэй байна гэж харж байна. Хотог өндөр сумд нийт одоо хэдэн тийм аж ахуй байна. Яг фермерийн чиглэлээр байгаа. Тэгээд нийтдээ тэр фермерийн бас үхрийн тоон одоохондоо хэд байгаа вэ? Манай сумд гэх юм бол одоо яг үхрийн аж ахуйгаар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Занадо газар боотог одоо жирмигийн Канада жирмигийн үхрийн аж ахуй. Тэгээд яг миний хөвөл манай далаа цэрэнгийн үхрийн аж ахуй. Одоо сумд одоо яг сумын иргэдээс гэх юм бол одоо нэг 2 аж ахуй үйл ажиллагаанд дөнгөж эхлээд явж байна. Миний үхрийн аж ахуй болохоор Батбашийнхаас арай өөр. Казакын цагаан толгойд үхрүүд байгаа, үйлдвэрийн үхрүүд байгаа. Тэгээд тэрэн дээр бол герфордоор сайжруулалт хийгээд үржлийн зориулалтаар би бол кадастрч нэгжүүд байдаг шүү. Энд бол үржил гэдгээ дагнах тийм бодлоготойгоор бэлчээрийн аж ахуйгаар тэгээд нэг тэжээл сайжруулалтаар ингэж явж байгаа. Тэгээд ферм гэхээр нэг хашаад эрчимжүүлсэн нэг нэмэлт тэжээлээр тэжээж байгаа малыг ерөнхийдөө ферм гэж ойлгоод байгаа шүү хүмүүс тийм. Яг ийм фермийн зориулалтаар биш бэлчээрийн малгаагаар одоо яг хариулангаа нэмэлт тэжээлээр тэжээж байгаа хүмүүс энэ нэг хотог өндөр даяар олон байгаа хэрэг. 300 өхөртэй айлч байна, 100 өхөртэй айл. Ер нь 100 өхөртэй айл ер нь нэлээд олон байгаа дундаж аашиг. Тийм хэмжээнд байна. Тэгэхээр хотог өндөр ч өөрөө яг нэг
үхрийн аж ахуйн бүс нутаг болчиход байгаа одоо үхэр хамгийн тохиромжтой. Ер нь бол одоо мал аж ахуйг эрчимжүүлэх гэдэг маань үндсэндээ бол мал аж ахуйг одоо тодорхой хэмжээгээр бас бэлчээрийн одоо хуваарьтай маллах ийм шаардлага бол байж байгаа. Тэр дотроо бол мэдээж үхэр байгаа тийм ээ. Тэгээ бол үхрийн аж ахуй сонирхож бас хөдөө амьдралыг сонирхож яваа залуучуудаа эхлээд ямар ч баяр хүрг яаж бодож байна. Тэгээ хөдөө амьдрах бол сайхан шүү дээ. Хөдөө амьдрах бол сайхан. Яагаад гэвэл бас ажилтаа байх хэрэгтэй. Ажилтаа байна гэдэг нь одоо хөдөөний маань хамгийн сайн амьдрал бол ерөөсөө явж мал жил амьдрч шүү дээ. Тэгэхээр бол Монгол орны онцлог нь бол мэдээж мал аж ахуй байгаа. Мал аж ахуйг бол эрчимжүүлж бас энэ фермерийн хэлбэрт оруулж ирэх юм шаардлага. Фермер гэдээ хэлээд байгаа үндсэндээ бол мэдээж бэлчээрийн хуваарьтай ашигладаг юм хэрэглэх хэрэгтэй байна. Тэгээд дээрэс нь хичээл гэж байдаг. Утга өндөр сум нөгөө бус сумдаас давуу болчиход байгаа нэг юм одоо түрүүний хэлсэн нөгөө Жермигийн нөгөө Занадо Аразбак гэдэг компани бол оюутлогын тансаг хэрэглээний махыг нийлүүлдэг. Тэгээд хотын ресторанууд юуныг нийлүүлдэг. Энэ болохоор нөгөө нэг загвар болоод тэрийгэ дагаад бол сумд бол одоогоор бол Батбашин Зоригт баяр хоёрын ферм болоод үндсэндээ үхрийн чиглэлээр бол явж байгаа. Энэ хөлөгийн маань хоньны аж ахуйн ферм бол бас сүүлийн 2 жилд бол бас нэлийн хөлөө олох гол яваад байгаа. Зах зээл дээр бол харьцангуй танигдаагүй ч гэсэн ферм ч бол танигдахаас өмнө сая Батбашин хэлдэг шиг олон жилийн ажил байгаа шүү дээ. Тийм байна. Үхрийн чанар гэдгсэн шүү дээ. Манай сумын үхрийн махны чанар яг төвшөнд байгаа чанарыг ер нь хүмүүстэй чанартай гэж хэлвэл яг юугаар нь чанартай гэж хэлэх үү? Тэр талаар жоохон мэдээлэл. Яг би чанар гэдэг маань яг нэг үйлдвэрлэх шинж чанар нэг малаас авах ашиг шимээс нь тэр талаар нь ярьсан юм л да. Гэхдээ би бол манай сумын үхрийн махыг бол чанартай сайхан махлж уддаг юм. Тэгээ энэ сайхан сургууль бичээртэй манайч одоо нэг 70-80 төрлийн ургамал бичээрээ байж байгаа. Махны чанар гэдэг түрүү яриадсан шүү дээ. Юу вэ гэхээр нөгөө нэг хотын хүмүүс одоо яг ямар мах нийлүүлэх вэ гэдгийг хүмүүс одоо хөдөөний хүмүүс маш их бодож штэ. Бид нар өөх идэхийг хүсэхгүй байна, зөөлхөн мах идэхийг хүсэж байна, тэ. Одоо яг нэг эрүүл гэсэн итгэл үнэмшилтэй махыг идэхийг хүсэж байна. Тэгэх юм бол тэр махыг үйлдвэрлэх гэж энэ одоо манай Батбашин, Зоригт баяр, одоо Жерми одоо яг сайн нэр дурдаад байна шүү дээ. Бид нар чинь тэр махыг үйлдвэрлэхийн төлөө зүтгээд байгаа хүмүүс аахгүй яг. Махны чанар гэдэг дээр бол удаг өндөр суманд бол одоо нөгөө олон улс экспортлогч гэдэг юм уу гол үдийн нөхцөл гэдэг нь шүлхий байгаа шүү дээ. Тийм хүчин бол эрүүл бус ямар ч байсан одоогор бол эрүүл бус байгаа. Алдар тийм зоон зөрчин гараагүй тийм эрүүл бус байгаа. Ер нь бол бид цаашдаа тооноос илүү чанарт анхаарах гэсэн бодлогыг бол ингээд сумын хэмжээнээс бол бариад явж байгаа. Ингээдийн улаан халзан гэдэг хөр байгаа шүү дээ. Ерөөс энэ нутгийн бараг ихэнх өхрүүд яг тэр чиглэлээр сайжрагдсан өхрүүд. Одоо хөвсгөл яваад үзэн, урагшаа яваад үзэн өхрүүд аяг жижигхэн болоо явчихдаг. Энэ нутагт ирэхээр өхрүүд аяг том болоо явчихдаг. Дандаа л улаан халзан өхрүүд. Тийм болохоор яг нэг махны чанар гэж ярих юм бол тэр талаас нь та нараа анзаараад үзээрэй. Тэгэхээр өнөөдөр ингээд утга өндрийг харахаар энэ ерөөсөө үхрийн аж ахуйн бүсээ гэдэг шүү дээ. Тэгвэл үхрийн аж ахуйн бүс мөртлөө энд бэлчээр хомсдолтой байна. Даацсан хэтэрцэн 5 дахин их одоо мал энд бэлтэж байна. Тэгвэл бид нэр эрчимжүүлэх тийм ээ нэг үхрээс гарах бүтээмж өсөх чиглэлээр бид нар тэгвэл тижээлийн тариад тэнд одоо эрчимцэн байдлаар хөгжүүлэх боломж байна гэдгийг харж байна гэсэн үг. Утга өндөр сумын хэмжээнд явж байгаа малын үйлдвэр урагшааг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэх байдал гэдэг юм одоо барих ёстой юм байна. Үгүй ядаж бид нар 3 малаас авж байгаа махыг 2-оос авдаг болъё гэж. Тэгэхээр одоо бид нар 333 мянган толгой малтай гэдэг 19 оны жилийн эцсийн байдлаар энэ 3 малаас авдаг ашиг шимийг 2-оос авдаг болох юм бол 2 малаас авах юм бол бидний бэлчээрийн застрын хэмжээгээр одоо 200 мянган толгой малтай болох нь буурна гэсэн үг. Улсын бодлого бол тийм байгаад байна шүү дээ. Сэлэн мөрнийг дагсан энэ айс хавийн нутгуудад бол одоо энэ утга өндөр ингэт цаашаа ингээд хушаат гэдэг ингээд юу сумдуу сэлэн мөрөнд дагсан сумдуудыг бол улаан халзан үхрийн юу болгох одоо бүс нутаг болгох. Тэгээ энэ нь бол нөө өвсний гарц тэгээ үхрийн амьдрах үхрийн одоо амьдрах нөхцөл юмд бол тохиромжтой бүс нутаг гэж үзэж байгаа учраас юм бодлогоор бол хөдөө аж ахуйн яамны бодлогоор энэ тэгж дэмжигдэж явдаг юм байгаа нэгдүгээрт нь. Тэгээд аймгийн хэмжээнд ч гэсэн бас энэ яг энэ дагамжийн улаан халзан үхрийг энэ сумд хөгжүүлэх юу одоо энэ хойд сумдаа хөгжүүлэх тийм бодлоготой явж байгаа юм. Хамгийн гол юм бол ашиг олж болох уу гэж сая асуугаад байгаа шиг байлаа. Хамгийн гол юм бол үхрээс ашиг олох боломжтой шүү дээ.
Үхрээс л ашиг олох боломжтой. Бид нар бол мэдээж бог мал гэдэг маань олон болж ашиг олдог бол үхэр бол тодорхой хэмжээгээр одоо юу гэдэг масс жин өсчиж ашиг олдог учраас жингээс ашиг олох боломжтой. Тэгээд мэдээж одоо богино хугацаанд эргэлтэнд оруулахгүй бол 18 сарын хугацаанд эргэлтэнд оруулахгүй бол бид нэр ашигаа бол алдчихад байгаа байхгүй. Манай сум 333,704 толгой малтай. За газар нутгийн хувьд 560 мянган газар нутагтай. Үүнээс 38% нь бол бэлчээр байдаг. За энэ 38% бэлчээр дээр болохоор хэдэн хонь толгой шилжүүлснээр хэдэн толгой мал хилчих вэ гэхээр даацтай вэ гэхээр 120-30 мянган толгой мал хилчих даацтай. Хонь толгой шилжүүлсэн. За манай 333 мянган толгой малыг хонь толгой шилжүүлэхээр одоо бол 700 мянган төгрөг 600 мянган толгой мал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бэлчээрийн дагаас маань ерөөс 4-5 дахин хэтэрсэн. Хэтэрэлтэй явж байгаа. Мал бол сүүлийн жилд 20-30 мянган толгойгоор нэмэгдэж өсөж байгаа. Тийм учраас одоо нөгөө малчтын маань хоорондын нөгөө бэлчээр болон хадлагын талбай маргаан бол байнгын төрсөн ах дүүнэр хүртэл хоорондоо нөгөө бэлчээр болон хадлагаас болж маргадаг болсон. Тэгээ үлжээ аваржааны газар ахуд бол одоо хүндрэлтэй. Одоо багийн иргэдийн нийт хурлаар орж авдаг. Багийн иргэдийн нийт хурал ухаан багийнх нь өргөдлөгөөд багийн иргэдийн нийт хурал дээр хэлцүүлээд дэмжиж тэгээ сумын хурал төлөвлөгөөнд оруулаад даяар хичээлэл нэг олгоод явдаг. Одоо бол газар бол маш авар хэцүү болсон. За фермерийн зориулалтын газрыг бол сумын газар зохион болон төлөвлөгөөнд тусгуулаад дуудлага хуралдаа гарах боломж бүрэн байгаа. Бэлчээрийн дороотлын тухай бол мэдээж асуудал та бүхэн маш их санаа зовоож байгаа гэдэг бол хамгийн дөрөнд анхаарал авчаарай. Бэлчээр бол үнэхээр энэ их зовоож байгаа учраас бид нар бол тодорхой хэмжээгээр бүс нутаг тийм байгаа сайхан орчин байгаа гэдэг хэдий зарлахаас илүүтэйгээр бэлчээр бол хүндрэлтэй байгаа гэдэг бол бас бодох хэрэгтэй. Яагаад гэвэл үхэр бэлчмээр нутагт хонь маш их үржиж байгаа байхгүй хонь ямаа маш их үржиж байгаа. Гэхдээ энийг үржүүлж байгааг бид нар буруу гэж байгаа юм биш. Хамгийн гол нь эргэлтэнд хурдан оруулж бас яавал тэр малчиндаа болоод ард иргэдэд ашигтай байх уу гэдэг юмыг тооцоолох шаардлагатай болчиход байгаа. Ер нь бол одоо бид энэ малчит маань ч гэсэн иргэд маань ч гэсэн ерөнхийдөө малын өвдөр угсааг сайжруулах энэ чиглэл рүүгээ явахгүй бол бэлчээрийн даалт маань хүрхээ байлаа. Чанаргүй бид нар одоо хэдийгээр одоо тоо хөөж малж байгаа ч гэсэн энэ бол бас нүний хөдөлмөр шүү дээ. Гэхдээ энэ байдлаараа явах юм бол хотог өндөр сум болон Булган аймаг цаашлаад Монгол улсын хэмжээнд бэлчээрийн даалтгүй болоод 5-10 жилийн дараа бид нар бүгд малгүй болохыг үүсэхгүй байхгүй юу? Цөлжид маш их бий болж байна. Энэ хэрээр чинь эргээ малын тоо толгоогоо багасгахгүй ингээ чанарт анхаарахгүй бол Монгол улсын хэмжээнд цаашлаад малгүй болох юм эрсдэл үүсэж байгаа. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр гэдэг өнгөрсөн сар батлагдсан. Тэр хөтөлбөрт юу заасан бэ гэхээр сум орон нутаг тийм ээ өөрийн гэсэн одоо брэнд бүтээгдэхүүнтэй байх хэрэгтэй байна. Тухайн орон нутгийн одоо нөөц болцоо тийм ээ. За хүний нөөцийн чадвар, за тэр байгалийн баялаг дээр үндэслээд тухайн орон нутгийг хөгжүүлэхээр шаардлагатай бүтээгдэхүүний чиглэлийг тогтоогоо тэрэн дээр одоо тэр брэнд бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүн хөгжүүлэлт болоод одоо хүмүүсийг чадахжуулах тийм ээ. Энэлийн сургалт зөвлөгөөг өгөх, за түнчлэн төрийн бодлого төрлөө чиглүүлэхээр ингээд хөтөлбөр заагаад өгсөн байж байгаа. Тэгэхээр үхрийн фермерийг бол манай сувынхан бол өөрсдөө хийгээд байгаа. Малчид бол хийгээд эхэлцээ. Хагас эрдэмтсэн болон эрдэмтсэн бэлчээрийн уламжилт яваараа бол явж байгаа. Тэгэхээр хэднийг бол бид нар бол чадах болох байх гэж бодож байна. Тэгээ хотоос идэж байгаа та бүхнийг бол хөдөө амьдрал гэж байгаа санал санаачлагыг бол маш их дэмжиж байгаа. Та бүхэн бол бид нартай юун дээр хамт сумн дээр зүүн дээр хамт ажиллаж чадах гэдэг миний бодлоор бол одоо өдөөжин гарлаа түүх үед бол малын алж байгаа газар тариалангаас гарч байгаа түүх үедийг нэмийн үртгшин гэж үйлдвэрлэх. Тэгээ техник төлөвлөгөө шаардсан, мэдлэг боловсруулалттай шинжлэх ухаан шаардсан тийм юун дээр бас төлхөө их ажиллаж өгвөл бас их сайн байна гэж бас хэлэхээр байна. Хотог өндөрт ирсэн зорилго маань хөдөө амьдрын гэсэн энэ одоо уриалгандаар миний бас би болохоор өөрөө гутал үйлдвэрлэдэг хүн. Гутлын үйлдвэрлэл эрхлээд одоо Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Манайх бол
өргөн хэрэглээний өдөр тутмын одоо гоёлын гутлыг үйлдвэрлэдэг байгууллага компани байгаа. Тэгээд ажилчдаасаа ерөнхийдөө хотын төвжирэлтэй, хотын одоо ийм стресстэй байдал энэ байдлыг одоо байхгүй болгож хэдүүлээ ерөнхийдөө хөдөө амьдрья гэсэн тэр уриалгыг ажилтаасаа бас санал асуугаад дэмжиж байгаа хүмүүс байгаа учраас бид нар бас энэ хотог өндөрт хурж ирээд бас үйлдвэрлэлийг одоо энэ хотог өндөрт одоо заавал хотод биш хөдөө орон нутагт одоо энийг хийх боломж нь юу байна? Тэрийг бас сонирхож одоо судалж бас наашаа ирсэн байгаа. Хуурас энэ үйлдвэргээд бид нар байгуулсан 200 гаруй сая төгрөгийн өртөгтөө Монголын Dry Milk гэх компани Монголын хэмжээнд 3 дахь сүүний үйлдвэр байгуулсан хуурас энэ үйлдвэр. Эхлээд нь Өвсгөл аймгийн их уул сумд, хоёр дахь нь Энтэй аймгийн Батчираа тэгээ манай хотог өндөр. Би одоо ажиллахгүй 2 жил болж байна. Энэ ягаад ажиллахгүй юм? Манайд бас ажиллах хүн байхгүй байна. Боловсон хүчин байхгүй байна. За дээр нөгөө эдгээр бас нэг байгуулад нэг 2 сар чахууга гараа ажилласан. Тэгээ сар чахуу ажиллахдаа нөгөө сүүгээ сааж өгдөг хүн байхгүй манайх. Сүүл маш их боломжтой байгаад байдаг. Малчтмаа сааж өгөхгүй байна. Дээр нь эдгээр бас нөгөө 500 төгрөгөөр авахаар малчтмаа бас хэрэггүй байна, ашиггүй байна гэдэг өгөхгүй. Эдгээр 500-аас дээш авахаар өөрсдөө үйлдвэр ашиггүй байна гэдэг. Ингээд иймэрхүү байдлаар санхүүгийн байдлаас тэр болоод ингээд иймэрхүү 200 гаруй сая төгрөгийн өртөгтэй үйлдвэр одоо цоо шинээр бэлэн яг ажиллахад бэлнээр ингээд байж. Иймэрхүү бас нөгөө салбар дээр таах нэг бас хамтарч ажиллах байхаа гэж бодож байна. Энд бол бизнес их боломж бол байна гэж харж байна. Ягаад гэвэл энэ нөгөө жуулчны үс нутаг бас нөгөө хөвсгөл чиглэсэн цуваа бол энэгээр дайрч өнгөрдөг учраас энд бол зах зээл мэдээж байгаа. Аялал жуулчлал чиглэсэн ч байж болно, хөдөө аж ахуй чиглэсэн ч байж болно. Тэгээ дээрээс нь энэ сэлэн мөрний хөвөөн дээр байдаг учраас энд бас их давуу тал айгүй ихтэй юм байна. Тэр кластераар хэрвээ хамтраад үйл ажиллагаа явуулж байгаа юм бол одоо бодлогын дэмжлэг үзүүлнэ, нөгөө санхүүгийн бол санхүүгийн бус дэмжлэг үзүүлнэ гэж заасан байна. Гэхдээ тухайн орон нутагт одоо ямар чиглэлээр кластерыг хөгжүүлэх вэ гэдгийг одоо улсаас чиглэлийн засгийн газрын тогтоолоо баталгаар хуулиар заагаад өгсөн. За энэ чиглэлийг батлуулахаар манай газрын хувьд одоо ажиллаж байна. Одоо энэ хөдөө амьдрийн санаачлагын хүрээнд кластер гэж яг юу юм бэ? Одоо яг жинхэнэ утгаараа кластер яаж хэрэгжих ёстой юм бэ гэдэг одоо нөгөө менежмент талаасаа тэр бүх зөвлөгөөг нь бол энэ сургалтаар бий болоод энд байгаа хүмүүс бол за яг ийм болох ёстой байна гэдэг одоо документ дээр бичиг баримт талаас нь бол одоо нэлээд ойлголттой болох нь бүр нэг хитээ одоо харчна гэсэн ийм давуу талтай. Ер нь бол одоо энэ малчтын кадастрыг хийхэд төрөөс бодлого төрийн бодлогыг одоо маш түлхүү оролцуулж төр бодлоготой оруулах талаар нэлээ ярилцсан. Тэгээд одоогоор бол тэр кадастр гэдэг бол манай сум орон нутагт бий болоогүй байгаа учраас тэр тал дээр бол одоо нэлээд гүнзгий ойлгож авах талаар бид нар бас нэлээ их хамтарч ажиллаа. За кластерын аж ахуй гэж бид нэг одоо өдөр тутамдаа яриад байна. Гэхдээ энэ маань яг кластерын загвар юм л да. Хөгжлийн нэг загвар. Тэгэхээр өнөөдөр одоо Булган аймгийн Хотог өндөр суманд бид нэр үхрийн аж ахуйг хэрхэн кластер болгож хөгжүүлэх вэ гэдэг юм сургалт семинарыг зохион байгуулж байна. За энэ маань цаанаа ямар учиртай юм бэ гэхээр мэдээж кластерын гол тоглогчид маань үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байдаг. Тэгээд энэ үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань тухайн одоо салбарынхаа үйл ажиллагаанд оролцохдоо бие биентэйгээ хамтрах зүйлүүд байдаг. За бие биентэйгээс өрсөлдөх зүйлүүд байдаг. Тэгэхээр одоо жишээлбэл энэ үхрийн аж ахуйг кластержуулах гэдэг дээр одоо үхрийн мах маань яг ямар стандарттай байвал бид нэр энийг яг одоо болгоны Хотог өндрийн сумын одоо яг энэ брэнд бүтээгдэхүүн гэдэг юм бэ гэдэг одоо онцлог стандартуудыг тусгаж өгөхдөө эдгээр маань компаниуд хамтарч ажиллаж байгаа нь бол яах нь вэ гэхээр хамтын ажиллагаа. Тэгэхээр нэг компанид нуугдж байгаа зардал бол маш их багасна. За дээрээс нь тухайн одоо орон нутгийн компаниуд хоорондоо хамтарч ажиллагаа өрсөлдөхөөр тэдгээрийн бүтээмж нь маш сайжирч идэг. За тэгээ кластер гэдэг ойлголт нь зөвхөн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд биш, оролцогч талууд бас байдаг. Тэгэхээр энэ кластерыг сум орон нутгийн зүгээс за мөн одоо судалгаа шинжилгээний байгууллагууд, эсвэл их сургуулиуд, за мөн яг нь төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байдаг. За энэ дээр бас нөгөө
тухайн салбарын холбоотын үйл ажиллагааг оруулж болно. Мөн банкны салбарын одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг ямар хуу санхүүжилтээр дэмжих юм бэ гэдэг энэ бол юм хамтын ажиллагааны юм цогц загвар юм аа. Тэгснээр энэ нэг дахиад нэг ялангуяа одоо кластерын зохион байгуулалт чинь ерөөсө түүхийд бэлтгэл, за бэлтгэсэн түүхийдийн үйлдвэрлэлд нийлүүлээ. Энэ дээр тээвэр логистик ороод, эрдэм шинжилгээний байгууллагууд судалгаа хөгжүүлэлт дээр нь ороод, за тэгээд бэлэн болсон стандарт хангасан бүтээгдэхүүнийг зах зээл рүү нийлүүлэх, цаашлбал одоо гадаадын зах зээл экспортод нийлүүлэх энэ логистикийн бүхэл бүтээний сүлжээг нийлэх кластер гэдэг үзээд байгаа. Тэгвэл бид нэр энэ аж ахуй дээр тэр кластерын зохицуул дээр ялангуяа бэлтгэн нийлэлтийн тогтолцоон дээр хоршоод сумаараа хоршоод тэр бэлтгэн нийлэлтийн тогтолцоог яаж оруулахыг одоо өнөөдрийн энэ хэлцүүлэг дээр харагдаж байгаа. Тэгвэл тэр одоо тижээлийн бид нар тарих боломж хоршоод байна шүү дээ. Энэ сумын иргэдэд байна шүү дээ. Тэгвэл тэр мал аж ахуй эрхэлж байгаа улсууд зөвхөн тэл малаа маллах тийм эрчимжүүлэх тал дээр л анхаар. Тэр нөгөө газар тариалангийн буюу тижээл тарих асуудлыг нэг хэсэг хүмүүс хийждэг тийм үү. Тэгэхгүй болохоор энэ аж ахуй эрхэлж байгаа улсууд чинь тижээлээ тарих уу, малаа маллах уу, цааш нь дахиад экспортод яаж гарах уу? Энэ болгоныг нэг хүн хийвэл хичнээн зардал нь өндөр болох. Тэгвэл ерөөсө бүгдөө сүлжээгээр өсөх боломж, орлого олох боломж нь байгаад байна. Нэг тал нь хичээлээ тариад нийлүүлчихдэг, нөгөөх нь тижээждэг, нөгөөх нь зэсэг нь зах зээл рүү гарах ийм ажлыг ингээд хуваагаад их юм бол сүлжээгээр биднэрт өсөх орлого олох боломж байгаамаа гэж харж байна. Бид нэр бизнесийн орчныг яаж сайжруулах вэ? Нийт тэргуунд хөдөө орон нутагт бизнесийн орчныг сайн болгоул Улаанбаатар хотоос заавал хамааралтай биш. Газар зүйн байрлалын хувьд одоо холбоо хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой бизнес үйлдвэрлэл эрхлэгч нар хөдөө орон нутаг руу шилжин сурчих сонирхол байгааг бол бид өөрсдийнхөө ажиглалт болон тэгээ фокус группийн судалгаагаар бол харуулсан. За энэ бол маш зөв санаачлага байгаа даа тий. Яа тэгэхээр хотод бид нэг төгжрлийг эсвэл одоо хотод тэр бөөгнөрлийг багасгахыг гэдэг асуудлыг сүүлийн нэлээд олон жил ярьж байгаа. Тэгээ яагаад хүмүүс хот руу бөөгнөрөөд хөрөд хөдөө орон нутагт амьдрахгүй байгаа юм бэ гэхээр энэ бол ерөнхийдөө ажил олдох боломжтой салшгүй холбоотой эсвэл ажил олохоор ч юм уу эсвэл сургууль соёл сурахаар юм уу хөдөө орон нутгийг иргэд хот руу ингээд нүүдэлсэн юм нүүдэл байгаа. Энийг буцаагаад одоо хөдөө орон нутгаар шилжүүлэхэд тэнд бизнесийн таатай орчин хэрэгтэй. Хөдөө орон нутагт бизнес эрхлэхээрээ ямар давуу талтай юм бэ гэдэг хамгийн түрүүний асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр энд магадгүй одоо юу гэдэг чинь түүхий эдтэйг ойрхон байж болно. За урсгал зардал бага байж болно. За магадгүй энэ дээр аж ахуйн нэгжийн татварын ч гэсэн хөнгөлөлтийг бид нэр төрийн бодлогоор оруулж өгч болно. Тэгснээр хөдөө орон нутагт одоо аж ахуй эрхлэх одоо бизнесийн орчин бүрднэ гэсэн үг. За хотоос мэдээж ингээд шинэ ажиллах хүч ирнэ гэдэг бол мэдээж маш их хэрэгтэй. Яагаад тэр хөдөө аж ахуйн салбар маань инновац яригдахад айгүй хэцүү, хөдөө аж ахуйн салбар бүтээмж яригдахад хэцүү. Тэгэхээр одоо хотоос шинэ ажиллах хүчин ирэх юм бол магадгүй энэ дээр инновацлаг шинэ тоног төхөөрөмжийн асуудал яригдаж болно. Мөн яах нь гэхээр хөрөнгө оруулалтын асуудал, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт тухайн орон нутагт орж иржээж тэр таатай бизнесийн орчин дээр үйл ажиллагаа явуулах боломж бүрддэг компаниудад.